дижитал бирж. Доктортой coin сүүлийн 10 жил хэрэглээ болон нэвтрэл криптовалютуудаас хамгийн их өргөн хэрэглэн нэвтэрсэн coin бол stable coin буюу доктортой coin юм. Доктортой coin нь бусад coin-уудтай харьцуулахад аливаа нэгэн мөнгөн тэмдэгт болон алт зэрэг бусад хөрөнгөтэй уялдсан буюу нэгийг харьцах нэг харьцаатай байх бөгөөд аншийн савлгаанд өртөх бий доктортой байхаар бүтээгдсэн coin юм. Хамгийн анхны доктортой coin болох BitUSD нь 2014 онд зах зээл танилцуулагдсан тэр цагаас доктортой coin-ы түүх сүүлийн 10 жилд хэрхэн өрнөсөн болохыг хамтдаа сонирхцгоё. Хэдийгээр BitUSD төсөл 2018 онд Америк доллартай харьцах ханшаа алдаж бүтлгүйдэж байсан хэдий ч 2014 оны сүүлээр бүтээгдсэн USDT буюу Tether доктортой coin нь одоо хүртэл хамгийн амжилттай явж байгаа төсөл юм. Мөн тус он Nubits зэрэг хэд хэдэн төслүүд зах зээлд гарсан хэдий ч төдийлөн амжилт олоогүй байна. 2017 онд крипто суурилсан төвлөрсөн бус санхүүгийн доктортой coin болох DAI төсөл амжилттай хэрэгжиж байгаа бол 2018 онд зах зээлд танилцуулагдаж байсан алгоритм суурилсан доктортой coin Terra 2022 оны 5 дугаар сард нэг өдрийн дотор бүх үнэлгээ нь унаж бүтлгүйдсэн юм. Доктортой coin-ы хэрэглээ жилээс жилд хурдтай өсөн нэмэгдэж байгаа ба үүний нэг дод жишээ нь 2020 оны 7 дугаар сараас 2024 оны 5 дугаар сар хүртэл дижитал хэвтвчтэй хэрэглэгчдийн тоо 15 дахин өсч сард дунджаар 220 мянган хэрэглэгч тогтмол нэмэгдсээр байгаа юм. Мөн 2024 оны 7 дугаар сар гэхэд доктортой coin-ы зах зээлийн үнэлгээ 165 тэрбум Америк долларт хүрээд байна. Coinmetrics-ийн мэдээлснээр 2023 онд доктортой coin-оор хийгдсэн нийт арилжааны хэмжээ 7.80 доллар хүрсэн бөгөөд нийт гүйлгээний 3/2-ыг Tether-ээр хийсэн гүйлгээ эзэлж байгаа аж. Дэлхийн томоохон төлбөр тооцооны компаниуд блокчейн технологиг идэвхтэй ашиглаж доктортой coin-ыг хэрэглэн нэвтрүүлэх талаар судалгаа хийж байгаа бөгөөд эх 10 жилд доктортой coin дэлхийн эдийн засгийн нийт мөнгөнд нэмэгдийн 10% бүрдүүлэх боломжтой гэсэн таамаглал байна. Одоогоор Tether доктортой coin зах зээлийн үнэлгээгээр нийт крипто зах зээлд 3 дугаарт бичигдэж байна. Altex Digital Bridge